Та бүхэндээ өнөөдөр минь төргий. За Canon Hack хичээл хайлж дугаараар та бүхэндээ 2 постерыг хийж үзүүлье. За нэг нь 2026 оны юм одоо тийм ээ алтан юм ялкны тоглоомтой юм юу байгаа постэр байна. За нөгөөх нь болохоор юм шилэн юм шиг тийм ээ юмны цаанаас ингээ арчицсан юм шиг тийм ээ юм эффект үзүүлсэн юм хоёр зүйлийг үзүүлэх гэж бодож байна. За нэгдүгürt нь бүгдөө энэ юу яа ялкны тоглоомыг эхлээд хий тийм ээ. За тэг эхлээд бол бид нар ялкны тоглоом энэ юугаа артлынхаа бэкграундыг бэлдэнэ. За бэкграундаа бэлдэхдээ бид нар за ийм тийм ээ холилдсон юм шиг ийм өнгө авна. За тэгээ энийгээ бид нар яаж бас янзлах вэ гэхээр за эхнийх нь бол яг шар байна. За хоёр дахь нь иймэрхүү шар оранжтэй өнгө байна тийм ээ. За гурав дахь нь болохоор бас нэлээд ийм барандо өнгө сонгочих. За иймэрхүү борч юм уу тийм. Таадаг жоохон иймэрхүү байвал за ийм өнгө сонгочих тийм ээ. За тэгээ энэ дээр очичоод бид саяхан өнгөн дээр очичоод юу яа? Энэ голдоо ингээд нөгөө нэг өнгө нь ингэж юу твэ гэрэлтэж байгаа юм шиг ийм юу аавна. За тэгээд элемент дээр очичоод бид нар golden за чинь бараг гараад ирэх болов гэж бодож байна. За golden the sparkly golden Christmas ornament гэдээ би ингэж утсан байхгүй. За тэгээ энэчнээс энэ дотор бол зөндөө олон юм янз янзын тоглоомнууд байгаа. Би болохоор энэ арай юм юутай тод өнгөтэй юуг сонгочлоо. За тэгээд энийгээ бид нар юу яах вэ гэхээр edit руугаа орж аваад юу яа shadow сүд рүүг нь за энэ drop гэдэг энэ өгөөд тийм ээ. За тэгээд дараагийнх нь энэ dot-ын болохоор нэг жоохон хүний 31 болоод за 30-31-тэй за дараагийнх нь 40 9 хад болж байна 49 50 за дараагийнх нь 69 distance тийм ээ. За intensity-г нь болохоор нэг 54 мөр байхад болж байна. За ингээд ийм доош юм сүдэгтэй болж байна тийм ээ. За тэгээ энэ дээр бид нэр за 2026 гэдэг угаасаа шинэ он гарч байгаа болохоор маш олон юм шинэ жилийн юмнууд байгаа. За би болохоор нэг юм одоо гэлтгар тийм ээ юу сонгочлоо. За тэгээ энийг юу ячи энийхээ арталт нь хийчих тийм ээ. За ингээд нэг иймэрхүү маягтай. За тэгээд за энэ нь болохоор жоохон бараан болсон байна. За тэгээ яг энэ дээр бид нар нэг текстүүдээ өгнө. За тэгээ би ийм 3 текст бичсэн байна тийм ээ. За энэ background нь арай жоохон өөр болсон байна. За яг энэ дээр болохоор background ийм юутай авсан байхгүй. За яг дараа нь бид нар ингэж янзлчих болно л доо. Одоо энэ хаяг нь очичоо background-ны хаяны нь болохоор нэлээд тийм ээ. За энэ нь ямар өнгө вэ? Энийхээ өнгөнийхээ юг авчи. За энэ кодыг авчаад за тэгээд энэ дээр очичоод тийм ээ. Хэдүүлээ өнгийн жоохон бараан болгочих. Энэ өнгийн жоохон за иймэрхүү болчихлоо чинь тийм ээ. За ингэчүүл бас арай энэ юуны хавсгийнхаа өнгөтэй нэлээд дүүж байгаа. За тэгээ яг энэ хараа энэ нааталт нь болохоор энэ юу тэр дээрээс ороод ирлээ. За энэ болохоор яг гэхээр руугаа очиж жаад энэ дээр тийм ээ golden confetti гэж биччихээр угаасаа гараад ирнэ. Golden confetti гэдэг ийм янз бүрийн юм одоо тийм цацарж байгаа юм шиг юм юунад гард ирнэ. За тэгээ энэс би энийг сонгосон байгаа. Тэгээ энийг сонгоод яхна энэ дээр нь ингээд тавьцсан гэсэн үг. За эдрээс сонгосон байгаа шүү. За залийг сонгосон байна. За энэ хавьслыг сонгосон байгаа. За тэгээ алийг сонгож болно. Энэ чинь маш олон сонголттой байгаа. За зарим нь ингээд тавьчихаар одоо хитрхи ингээд энэ төр бол аягүй тод байгаа. За тэгээ хэрвээ ийм тод байгаад байгаа юм бол энэ бас transparency-г ингээд бууруулчих заяа. Тэгэх юм бол бас ингээд нэг яаж юм шиг. За энэ хитрхи бас их олон болчихлоо юм байна. За нэг иймэрхүү маягаар энэ юг хийж болж байна. За дараагийнх нь болохоор энэ класс энэ одоо энэ класс шилийн юм шиг тийм ээ ийм энэ ч одоо ямар шилгдэг вүлээ дээ. Ийм шилийн юм шиг юу харуулж өгье. За би болохоор энэ дээр нэг өөрхөн шинэ жилийн юутай ийм
зураг бэлтгэсэн байгаа. Та нарт бас яг иймэрхүү зураг эхлээд бэлтчих хэрэгтэй. За тэгээд энэ дээр энийг бид нар нөгөө юу яана? Апрого очижод класс мейкер гэдэг ингээд бичингүүт чинь энэ класс гаргадаг ийм ап гараад ирэн. За тэгээд зургаа use selected image гэдэг нэгээ сонгоод тэгээд start class effect гэдгийг сонгон. За тэгээд бид нар энэ классных нь хэмжээг ерөнхийдөө голдоо 0.5 хүртэл өсгсөн байгаа. За тэгээд энэ юугаа бас ингээд нөгөө нэг хэмжээгээ бас ингээд нэг дүүртэл ингээд ячихсан. За тэгээд add to design гэдэг тэгэнгүүт чинь одоо энэ бүтэн зургийг чинь ингээд ийм шилийн юм шиг болгоод өгчнө. За тэгээд тэгэнгүүт бид нар яах вэ гэхээр ерөө элемент руу очиж жоод элемент руу очиж жоод за brush гэж бичээрэй. Brush гэдэг чинь одоо багсаар таах гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энэ frames гэдэг нь CL гэж байгаа. За энэ дотроос одоо нэгийг сонгохоо. За би энийг түрүү сонгосон байгаа. Тэгээ энийг нэг жоохон доогуур ч юм уу яг одоо ямар хэсгийн тийм ээ энэ шилээ арчсан юм шиг болох гэж байгаа гэдгийг ингэж оруулах хэрэгтэй. За нэг жоохон юм ч юм за юм байгаад болж байна. За жоохон гэж боддог юм уу. За тэгээд ерөөга position руу очиж жоод энэ хараа энэ хамгийн доотлолт нөө бидний анхны оригинал зураг байгаа шүү дээ, тийм ээ. Тэрийг энэ ерөөга оруулчихна. Саяхан brush руу оруулаад тэгээд доторныхны зургаа бид нар эндээ ингээд том болгоод өгнө. За тэгэнгүүт яг нүүрнийх нь хэсэг нь бол яг нь ийм браштуулсан юм шиг, тийм ээ. Одоо ингээд шил арчигдсан юм шиг. Одоо юу лээ? Цантцсан шил арчигдсан юм шиг юм болчихж байгаа. За тэгээ энэчнээс нь одоо юугаа аваад текст дээр нь яг энэ бол бас нөгөө нэг ингээд текст бичгээд ингээд айгу бас зүгээр байгаа. Зин артлын ингэж яхад. За тэгээ ийм хоёр зүйлийг одоо шинэ жилтэй холбогдуулаад хоёр ийм постэр хийхийг үзүүллээ. За ингээд энэ хичээлд бас баярлалаа. Баяртай.